Сайн уу? Мөнгөд яваа. За бид хоёрын киног спойлертайгаар хоёр талаас нь ярьдаг. Шимбэр гамбар маань эхлээд бэлэн болоод байна. За өнөөдөр бид 1985 оны Би чамд хайртай киногоор ярихаар бэлдээд байна. Би чамд хайртайг ярих гэж санал тавих чамд юу гэж бодогдсон бэ? Нэг их сүртэй зүйл бодогдоогүй. Гэтэ зүгээр саяхан үзье юм болоо даа гэж бодсон шин. Аа тийм сүүл хийжээ үзсэн. Сүүлд хамгийн сүүлд оюутан байхдаа үзсэн. Нөө манай дуу оруулах хичээл дээр Би чамд хайртай дээр яг одоо саяны би хэлсэн хэсэг дээр дуу оруулж ирсэн баггүй. Аа за чи тэгээ үрлээ болчихсон гэсэн үг үү? Тий, дэлгэрээ амар хөдөө болоо. Дэлгэрээ. Тэгээд тэр үед л үзсэн хамгийн сүүлд. Та би яаж байгаа нөгөө Гандийнхаа дургуслыг их төрүүлж байгаа. Гэхдээ өөрийнхөө яг хүсдэг юм хийж байгаа. Тэр нь болохоор ер нь киноны талаар ер нь янз янзын талаас нь жоохон ярилцмах дуртай учраас их надад сонирхолтой байдаг учраас нэг юм кино болон яг бодит байдал дээр ямар байдیں۔ Ажил мэргэжил нь ямар байдیں۔ Сэтгэл зүйн тэр ямар байдаг өнцгөөс нь ярьдаг нэг шинэ хөөр подкаст эхлүүлж байгаа юм. Тэгээд би чамд хайртаг болохоор нэг юм. Тэг би яагаад дургу байдаг болчихоо. Өнцгөөс ярьдаг подкаст хийж сонгоод тэгээд үзчихсэн юм. Тэгээд нэрээ яагаад Гандитай ярьж болохгүй гэж бас бодогдоод. Тэгээд би чамд хайртаг үзсэн өөр подкаст нэр ярьсан байсан учраас за Гандитай хоёулаа яг кино талаас нь гоё ярилцъя гэж бодоод тэгээд өнөөдрийн сонголтыг хийсэн байгаа. Мөнгө ах урагч. Гэтэ одоо нөө яг ингэ бодоод амууд нэрээ дөрүүдийн сэтгэл зүй яг бодит амьдрал дээр ийм подкаст юм байхгүй шүү дээ. Тийм болохоор би бас таны тэр одоо хаягийг шинэ бичлэгийг тэсээ ядуулж авах шүү. Тийм баярлалаа Ганди. Тэгээд зөвхөн сэтгэл зүгээс гаднаас өөрөөр мэрэгчлээ хүмүүстэй бас тухайн кино талаар ярилцчихъя гэж бодогдоод байгаа надад. За тэр ч яах вэ? Өнөөдөр бол тэгээд би ч тартай киног ярихаар сонгосон байна. Тэгээд Монгол кино учраас би ер нь Монгол кино ярилцах илүү дуртай. Яг тэгвэл ярих юм ихтэй байдаг. Тэгээд яг нөгөө манай хөрсөн дээр ямар бүтээл хийгээд тэр нь ингээд ямар санаж байна гэдэг үнцг нь одоо дэлхийн хаач байхгүй үнцэг байхгүй. Тэгээ хоёулаа өөр дугаар дээр Dune ярьдаг ч, Great Gatsby ярьдаг ч, хоёулангаас нь бүр гүн гүнзгий бүр илүү судалгаатай хүмүүс ингээд ярьсан байгаа тэрийг үзчих болно. Харин Монгол кино тухай биднээс өөр ярих хүн байхгүй, судлах хүн байхгүй учраас илүү их үн цэнтэй бас чухал санагдаад идэв надад. За би ч таартай 1985 оны кино байгаа. Тэгээд ер нь бол ийм coming of age story байгаа шүү дээ. Тийм өсвөр насны хүүхдүүд яг би ер нь ямар хүн юм бэ, хэн таартай юм бэ? Энэ шинэ мэдрэмжүүдтэйг би яаж одоо уучраа олох хэрэгтэй юм бэ гэдэг талаар гарч байгаа. Тэгээд яг 10 жилийн төгсөх ангийн хүүхдүүдийн хайрын гурвалжны талаар кино байгаа. За хоёлаа спойлер руугаа орохоос өмнө найрлагчийн талаар баг зэрэг ярилцъя. Кинонууд нь бол яг нэмээд хэлэхэд бол нэг миний хувьд болохоор балжины найрлагчийн хувьд Монгол бараг хүн болгон ихэнх одоо тийм Монголын иргэд юм уу маш олон кинонуудын маш олон уран бүтээлүүдийг нь мэддэг, үзсэн. Тэгээ дээрэс нь яг нөгөө Монголын кино урлагт бол маш том юм түүхийг бүтээсэн үйл гэж би боддог. Тэгээд би бас өөрөө жоохон судалж үзсэн. Тэгээд миний авсан мэдээллүүд болохоор Монголын мэдээ сан дээр гарч ирсэн кино зохиол судлаач Мягмар Сүрэн гэдэг хүний бичвэрийг харсан. iTime гэдэг сайтын Эрдэнэ чимэг гэдэг сэтгүүлчийн бичвэр байна. Их мэтлээ иймэрхүү их сурвалжуудаас би бас аль болох мэдээллүүдээ найрлагчийн талаар болон кино талаар бас авахж үзэж танилцуулах хичээсэн байгаа. Тэгээд миний олж мэдснээр болохоор найрлагч нь 43 онд төрсөн юм байлээ. Ховдод. Тэгээд 43 он гэдэг чинь нөгөө Монгол социалистуудынх удаагүй дайны үе хэцүү жилүүд байсан. Тэгээд багт нь хөдөөний айлын хүүхэд байсан, мал малдаг байсан. Тэгээд бага ангитай байжсэн чинь аав ээж нь нөгөө аав нь ялангуяа улс төрийн хэрэгт хэлмэгдэгдээд эсэргүүний хүүхэд тэгээд бүр сургуульд сурах боломжгүй хүртэл болж исэн юм байлээ найрлагч маань. Тэгээд тэнцээ байдаг гэрээсээ нүүж аваад заяа. Тэгээд одоо бигзэн балжин юм гэж бид нар мэддэг ч гэсэн бигзэн болохоор энэ балжин найрлагчийн ах нь байсан юм байлээ. Тэгээд овгоо солиод одоо аавынхаа биш одоо тэр нэг улс төрийн хэрэгт холбогдсон хэлмэгц аавынхаа нэрээр биш ахыхаа нэрээр овоглоод өөр сургуулийн тэрт орж иж нэг боловсрол эзэмшиж эхэлсэн их тийм эдрэтэ хэцүү эхлэлтэй хүн юм байлээ. Тэгэхээр бас ингээд уран бүтээлч хүн үгүй ер нь хүний амьдрал ингээд яаж явж байгаа дараа нь юунд хүрдэг гэдэг замыг ямарч өөрчилж таах боломжгүй хэлэх боломжгүй байдаг бас юм кино шиг л амьдрал бас байсан юм байна гэж бодогдсон. Тэгээд багада явж исэн чинь нөгөө найрлагч жигжид бай гэж бас л нөгөө дээр үе хамгийн олон кинод хийжсэн хүмүүсийн нэг багада тэр байсан газар нь зураг авалт хийж таарсан гинэ. Тэгээд өөрийнхөө нөгөө дурсамж бичижсэн юм билээ. 7 настай байхдаа нэг сонин хүмүүс ирээд нэг сонин төхөөрөмжөнд төр бариад. Тэгээ одоо сансан чинь тэр чинь найрлагч жигжид бай байсан юм билээ. Кино зургийг аппарат надад үзүүлж ирсэн юм билээ.
Тэгээд тэр нь өөртөө нөлөөлөд киноны хүн болохоор шийдээд явж ирсэн нэг иймэрхүү түүхтэй юм байлээ. Тэгээд 62 онд дунд сургуулаа төгсөөд Орос явж сураад 69 онд зураглаачаар төгсөж ирээд Монгол кино үйлдвэрт ажилд ороод тэгээд одоо 70 он хязгаас ингээд зураглаачаар төгсөж ирж байгаа мөртлөө 12 жилийн дараа буюу 82 оноос ингээд найрлагч болж эхэлсэн ийм урт замналтай түүхтэй хүн юм байлээ. Зураглаач хийсэн кинонуудыг бас харсан. Олон юм билээ угаасаа. Тий. Айгуул нэ бас зохиолчорч бас ажилласан кинонууд аяг их юм билээ. Энэ тал талын авьяастай мэдрэмжтэй одоо хүн. Тий. Тэгээд нэг 80 орчим баримтат кино, 15 уран сайхны кино зургийг авсан. 9 уран сайхны кино найруулсан. 7 кино зохиолыг дангаараа болон бусадтай бичижээ гэсэн мэдээлэл явж исэн. Тийм ээ. За тэгээд үзсэн кинонууд гэх юм бол 82 оноос яг аль биесээр найрлагч болж эхлээд яг ерөнхий найрлагч Балжин юм гээд кинод гарч эхэлсэн юм байлаа. Тэгээд бидний хамгийн сайн мэдхээр Мөнх тэнгэрийн хүчин дор байна. Хачин мандахас заатан тийм гарын таван хороо, ацаг шүдний зөрөө, хань руу нүүж явна. Би чам тайртай гэх мэт олон кинодыг бас найруулсан байна. Ер нь бол одоо Монгол кино гэд хэлэх юм бол хамгийн түрүүнд ингээд энэ ч Монгол кино шүү, энийг л үзэн шүү гэж хэлдэг бүх кинонуудыг ихэнх кинонуудыг найруулсан. Тийм. Тэгээд надад ялангуяа 80-аад оны кинод сонирхолтой санагдаад яагаад тэгэхээр нөгөө тийм 80-аад он чинь ингээд бас дэлхийн ертөнцийн өөр болоод хүйтэн дайман чинь нэлээд уур амьсгал нь өөр болсон байсан. Монголчууд бас ийм тэр чинь өөр замаар явах хэвээр тусгаар болж шүү гэдгийг мэдрээд манаас соёл ч гэсэн тэрийг илүү их тусгадаг болсон байсан болоо. Хачин хүн энтрийг үзэх юм бол бас яг тэр нийгмийн шилжилтийн талаар, сэтгэлгээний өөрчлөлтийн талаар байгаад байдаг. Тэгэхээр 80-аад оны кинод илүү яг Монголын бие дааж хэлсэн юм болоо яг гэж бодогдоод тэгээд найруулагч Балжины нэг болохоор яг тэр үеийн одоо төлөөлөгчдийн нэг байгаад байгаа байхгүй кино. Тийм болохоор ярахад бас сонирхолтой санагдаад байна. За, найруулагчийн үед бол юм байна. Чиний хувьд хамгийн таалагддаг кино нь юу вэ Ганди? Миний хувьд яг хамгийн энэ амар хэцүү асуулт хамгийн таалагддаг кино гэхээр яг онч хэлэхэд хэцүү. Гэтэл яг л нөгөө нэг таны саялсан шүү дээ. Тухайн яг нэг цаг үеийн хаяг харуулсан. Гэтэ хамгийн ер нь бол гоё нь би ч юм хайртай. Дээрэс нь гарын тавуу санагдаж байна. Энэ одоо нөгөө нэг юу бас айгу сонин кино шүү дээ. Тань руу нүүж аав нэтэр нэг юм зохиол нь амар өрөвдөлттэй шүү дээ. Тийм амар өрөвдөлттэй. Нэг юм хүний сэтгэлийн юм уцыг ингээ хүндсэн кинонууд айгу яа гэм байна. Хийдэг юм байна. Ихэнх нь бас сүүлийн хэдэн жил үзээгүй болохоор бас салин хамгийн таалагддаг нь хэлэхэд хэцүү юм байна. Зүгээр би ч тайртайг үзэхэд бас тал талаас нь ярьж болохоор юм шиг санагдсан. Тийм болохоор нөгөө подкаст дээр би ч тайртайгаар юм хэлсэн тийм. За би ч тайртай руугаа эргээд оръё. Тэгэхээр кино биш анх зохиол байсан юм байлаа. Нэм гаваа гэдэг хүний сондгой тоо гэдэг өгүүлэг дээр сэтүүлж хийсэн юм байлаа. Тэгээд ерөнхий үйл явдлыг наваад кино зохиол болгоод нэг гаргаж ирсэн. Тэгээд зохиол дээрээ бас нөгөө нэг үрлээ баяраа дэлгэрийн ядлын болонтроос жоохон өөрчлөгдөд төгсгөл мэтрэн жоохон юм арай урт хэдэн жилийн дараа энэ ингэж өрнөдөг юм байлээ. Тэгээд тэрийг би уншиж байгаагүй. Чи тэрийг мэдв үгүй нэ? Үгүй, санаатай би бас уншиж байгаагүй. Зөв. Ямар ч сан тэгэхээр нэг юм их зохиолтой тэрэн дээрээ сэтүүлж ийсэн нэг юм өсвөр насны common of age кино байгаад байна. Хойдэл бум хийсэн харин кино. Гэтэ одоо бум хийсэн үг нь хоёулаа яаж мэдх юм бэ ганд яг гоё юм box office тэрийн тоо хоёуланд байхгүй ч ерөөсөө яг ингэж таатал ямар кинод өрсөлдөж бум гэжтэй. Гэтэ ингэж болж штэ. Одоо нөгөө нэг баримтууд дээр би бас нэг сайн хитэн нөгөө баримт харж байсан чинь нөгөө кино гараад басны араас үлээ дэлгэрт амар олон юм захаанууд иржсэн гэл бүр ингэ захаа бичиж явуутлаа хүн болгонд хүрсэн тийм л байгаа байхгүй. Харин тийм дээрээ зүгээр нөгөө амар юм тийм байсан шиг санагдаад байгаа маа ингээд гарч байгаа киног нь хүн болгоно үзчихдэг тэгээд нийтээрээ тэрийг л ярьдаг. Одоо болонгууд ингээд юу гэдэг би ингээд шоуг нь үзчихсэн чинь чи тэнцээ Тэнгисэр дээр 24 долоо үзсэн ингээд хоёулангийнх нь нийтлэгээрээ үзсэн кинод ингээд зорж суухгүй бол тэс өөрөөр байгаад байгаа байхгүй тийм. Тэгэхээр яг нэг талтай кино нь үнэхээр сайн байсан баг. Гэтэ нөгөө талтай бас ингээд өөр үзэх юмгүй бол хүмүүс тэрийг үзээд ярихаас өөр аргагүй. За тэр ч яах вэ? За тэгээд спойлертойгоор ерөөхдөө үйл явдал руугаа оръё те. Тэрнээс өмнө киноны үнэлгээ Ганди 5-аас хэдэн оноо вэ? 5-аас 4 оноо юм болов. За 4.5 юм болов. Одоо ингээд тухайн үеийг бодоод байгаа байхгүй юу? Би ч юм ярьтаа энэ тухайн үе хэлэх гэсэн санаа дөрүүдийн хөөрхөн хөгжүүлэлт тэр тэгээ дээрээс нь дүрслэлээр илэрхийлж байгаа зүйлс гээ. Яг үүндээ хүн болгоны сэтгэлд нэг юм гоё мэдрэмж өгдөг. Тийм Монгол кино, тийм гоё Монгол кино гэж билээ.
5-аас 4.5 гэж л. Миний 5-аас 3.5 таалагддаг. Тэгээд тухайд үзэхэд хүмүүс нэг янзаар ойлгож байсан. Одоо үзэж гисэн бас ийм өөрөөр янзаар ойлгох ийм сонирхолтой давхаргуудтай гэх юм уу? Одоо ингээд ийм хизээч үтсэн утганы хэвээр байдаг кинод байдаг шүү дээ, тийм. Гэтэл ингээд тухайн хүмүүс нэг өөрөөр ойлгоод одоо үзэхэд бас нэг өөрөөр ойлгох ийм зайтай хийцэн кино байдаг байхгүй юу? Тэгээд нэг энэ бол хэрс муу гэсэн юмар биш. Ийм янз янзын нюанстайгаар хийсэн их дэвшилтэй санагдаад байна. Тэгээд дээр нэмээд ийм одоо нэг хүнд суртлын нийгмийн тогтолцоог бас их шүүмжилсэн байсан. 85 онд харьцангуй их бас их зориг бүтээл юм болов гэж санагдсан. Нөө ингэсэн билээ шүү дээ нөө. Хүүхдүүдэд буруу үлгэр дуурайлал өгч ингээд гарахгүй дээр хүртэл тулж ирсэн гээд. Тийм хүсэж бас болсон байна гэж. За одоо спойлертойгоор хойлоо шууд үйл явдал руу оръё те. За үйл явдал нэг төвхтэй юм байхгүй. 10 жилийн төгсөх анги. Тэгээд нэг охин төрсөн өдрөөрөө бүх найзуудаа ирсэнд баярлалаа. Та нар тайртай шүү гэсэн чинь нэг залуу өөр дээрээ хитрхи тосгож аваад тэгээд гэтэл гол дүрийнх нь охин үрлээ нь болохоор ангийнхаа нэг өөр бандд сайн. Тэгээд тэрнтэйгээ унтсан чинь жирэмсэн болоод тэгээд нөгөө өөр дээрээ тосгож аваад тайртай болсон залуу нь бас асуудал татгалдаад сургуулаа төгсөж чадахгүй гараад явж байгаа ингээд нэг 10 жилийн 3 хүүхдийн амьдрал ингээд 3 шал өөр зүг рүү явж байгаа талаар нэг ирэх кино байгаа. Миний бодлоор үрлэгийн дүр энэ киноны гол дүр юм болоо гэж санагдаад байна. Яа тэгэхээр нөгөө үрлэгийн сонголт шийдвэрүүд энэ киноны үйл явдалтай хамгийн их хамааралтай байдаг байхгүй юу? Тэгээд яг нөгөө нэг жүжигчийн талаар жоохон ярих юм бол Пүрүма гэдэг жүжигчин тоглож байхдаа 22 настай байсан юм билээ. Тийм байсан билээ. Тийм. Тэгээд проб энэ төр өгөөд проб өгчээсэн хэсэг нь болохоор эрэгтэй ч эмэгтэй ч хүүхдэд золбоо гэж нэр өгье гэдэг хэсгээр сценээр проб өгөө. Тэгээд проб өгчээсэн олон хүмүүсийн бараг сүүлчийн хүмүүсийн нэг байсан. Тэгээд сонгогч ийсэн юм байлээ. Кино хэлгээд ингээд өглөө яг ингээд бүжиглэж байгаа. Аа нөө чамтайгаа гэж тэгснээр. Дэлгэрээ чи бүжиглэхгүй мүү? Ирсэнд баялаа. Би чамд хайртай штэ. Тэгдэг хэсэг хамгийн ихнийх нь байдаг штэ. Тэр надад өргөнхээр хөвчтэй ингээд амар саваалтны санагддаг юм хавгүй 3 гэр ингээд нэг юм нийлүүлсэн юм шиг. Тэгээ нэг бодохдоо би нэг юм үлэг арай нэг юм одоо манайхан ч нэг хэсэг Франц үнсэлт гэл ирчиг нэг авлаа шүү. Нэг 10 жил байхад те. Кино юм уу? Бүгд ингээл Франц үнсэлт юм ингээл амар би бидэг уулзахтаа ингээл охтууд ингээл ингэж өнсөж мүсдэг. Тийм үе байсан байхгүй юу? За. Зүгээр яг тэр хэсгээр болохоор үлэг илүү нөгөө нэг юм чөлөөтэй, тэм сэтгүүтэй юм одоо нөгөө нэг охин гэдгийг харуулж байгаа юм болоо да гэж би тухайд бодож байсан. Тийм. Арай өөр те. Би чамд хайртай гэдэг бол тий. Энэ киноны хамгийн панаалтай хэсгэл тэр байгаад байгаа юм. Би чамд хайртай штэ гэж хэлэх шаардлагагүй мөртлөө тэр зэрэг заавал хэлчихэж кино үргэлжлэх гэдэг байгаа байхгүй тий. Тий. Тэнгүүд би нөгөө үлэг ингэ бодохдоо одоо тий яг тухайн үед одоо арай өөр улсын гадны тийм хүмүүс ингээд нэг юм арай өөр буснасаа юм сэтгэлээтэй арай өөр юм үзэж харсан болоод ингээд иймэр л илэрхийлж байгаа юм болов гэж бодсон шүү дээ. Надад бол үрлэгийн байгаа байдал нь охтуудын хэвийн байдал шиг санагдсан. Охтууд чинь ингээд хоорондоо айгу нөгөө ийм affection-тэй дотны байдлаа илэрхийлэхэд нээлттэй байдаг шүү дээ. Ингээд хайртай шүү, мартай шүү гэж хэлжлээдэг. Тэгээд тэрэн шигээ ингээд найзгаа бодоод хэлсэн чинь дэлгэр айгу сони юм дээр дөрөөллөөд тэгээд нэг үрлээ дээр өрийн данс үсгээ явчихж байгаа шиг санагдаад байгаа байхгүй надад. Тэгээд яагаад үрлээ тэгж бодоод дэлгэрээс яагаад тэгж бодоод нь гэж бодсон чинь энэ хоёрын нөгөө үгүй ер нь баярагийн ч гэсэн ер нь гэр бүлийнх нь орчнууд байгаад байгаа байхгүй юу. Тэгээд үрлэгийн дүрийг харах юм бол яг ийм сайхан айл байдаг шүү дээ. Ингээд аав ээж нь хүүхдүүд аягүй анхаардаг, дүү нартай ингээд хоорондоо их юм нээлттэй юм халамж ойр дотны байдлыг илэрхийлдэг сайхан гэр бүл байдаг. Тэгээд тийм болохоор үрлээ юм хайртай шүү чи надад таалагдж шүү гэдгээ нэг юм санахгүйгээр илэрхийлээ сурцсан. Дэлгэр болонгот ээж нь байдгүй лөө тий аавтайгаа амьдэрдэг учраас ингээд тэгээж бас нэг ер нь өөрөө жоохон хөлтөдөө гараалахаар юм эмхтэй найзууд дээр багтаа өгтөд яаж ярьдаг талаар ойлгож жоохон суул юм болоо гэж бодогдоод байна. Тэгээд нэг юм хоёр өөр ертөнцийн хүн байжсэн чинь өөр нэг охин тгээ хэлсэн чинь за одоо л миний цаг ерөөсөө одоо л энэ охинтой өрөх хэрэгтэй байна гэж бодоод ингээд үрлээг нэг юм сонир байдалд оруулаад байгаа шиг санагдаад байна. Амар хэцүү байдалд те. Яг үнэндээ үрлээгийн талаас болохоор юу ч бодоогүй байдаг. Энэ киноны хамгийн гол асуудал нь тийм та бүхэн ямар нэгэн үйлдэл хийхдээ тэр хүнд ямар санагдаж байгаа гэдгийг хамгийн түрүүнд бодоор нэг хэсэг фэйсбүүкээр юу гэдэлээ ямар байдал гэдэг лээ. Боловсон байдлыг ханд гэж бити бодоорой залуусаа гэж нэг тийм хүмүүс явуулсан шүү дээ. Яг тэр шиг нөө
Им илдэг байх гад те илдэг байх хичээх нэшээ зүгээр ингээ илдэг хандаал ингээд ингээр зарим хүмүүс аягүй юм буруугаар ойлгодог. Тэгээд тэрийг ярив анзаарахгүй бол би ч юм таартай үзэрэл байна. Харин тийм. Яг хаа үрлэгийн үед нөгөө нэг юм хангалттай амьдралын туршлагагүй болохоор нэг юм бодохгүй л чаалаа. Яа ийм тис хөлтүүд илгэр шиг юмуд байдаг. Заримдаа бүр аюултай байдаг шүү гэдэг хэмжээний амьдралын туршлагагүй болохоор ингээ зүгээр л найзууд дундаа байна гэж хэлсэн чинь нөгөөх нь нэг юм аюултай нөхрөөс сайко баг. Харин тийм. Эвгүй баг. Гэхдээ миний бодлоор үрлэгийн хийж байгаа алдаа нь юу байгаад байгаа ингээ нөгөө. За дэлгэр ингээд гэрийнхэн гадаа ирээд байнга ирээд ингээд нойтоо хам шиг салхаа байчаад байна шүү дээ. Тэгэнгүүт яагаад тэрийг нь тасал зогсоох байгаа юм бэ те ингээд. Би ч тартай идэв зүгээр л хэлчихдэг гэсэн чинь. Тийм би тэгэж бодож байсан учраас тэгэж хэлсэн бити илүү юм бодоод бай гэдэг ингээд яагаад зүгээр тасан зогсоод чадаагүй болоо гэж санагдсан. Миний хувьд зүгээр та сая хэлсэн шүү дээ. Үрлээ зүгээр амар гомдооч хөө гэж айсан баха. Ангийнхан ингээд юм найз тэг ингээд хэлчих юм бол ингээ бүр гомдоод ингэчүүдээ гэж бодоод зүгээр ингээд за гайгүй л үү дээ ингэж яагаад ингээд угаасаа дургу байгаа гэдэг мэдрэмжийг ингээ ойлгочих байлгүй дээ гэд яц юм болов. Угаасаа би ингээ баяраатай ингэж байгаа гэдэг ингээд мэдэх баха гэд. Тийм нэг тийм хитрхи пассив байдлаар ойлгочих бах мэдрэмжээрээ болчихно гэдэг тойроо замаар үзээдсэн ингээд үрлэг ер нь энэ гурван амьдралыг балж байгаа шиг санагдаад байгаа байхгүй юу? Аха. Хөөе маха таад штэ. Хэрвээ мөнгө ах эмэгтэй хүн байсан бол амар эмэгтэй хаас ш. Тэр тийг санагдчихэв үү? Манай араас нь гүсэн. Тэр тэгж хэлдгээрсэн. Араас нь гүсэн залан болоох юм бол таалагдахгүй чи зүгээр бэлтаа. Чи зүгээр ядаа гэж шууд хэлэх гэсэн юм а шууд төс тас гэл ингээл хэлчихвээ. Тим эмэгтэй байхаас мөнгөнцдөг гэдэг хэлсэн юм байна. Йоо. Зүгээр үрлээд зүгээр нөгөө нэг гаргасан алдан тэр дэлгэрийн буруу ойлголтыг дамжруулсан юм бол гэж санагдаад. Тэгээд гэтээ ер нь мөнгө ах бас ингээд одоо жишээлбэл надад ч гэсэн жоохон ингээд шууд за найзаа энэ чинь юм хоёр талтай юм байна. Нэг бол ингээд яг нь бүр нэлээд дургуун гэж байдаг шүү дээ. Бүр ингээд харахаар за билүүчтэй гэмээр дургуул биш бол ингээд миний хувьд шууд ингээд чиптэй ингээд гэрээнд ингээд дэлтэй тэгэж хэлхээсээ жоохон ингээд бэргэн ийм найз нөхөрлөө харилцаагаар би л одоо ингээд за тэгжаад нэг ингээд надтай ярилцах юм нөхцөл бүртгэр юм ч юм уу чи ингэсэн юм уу би болохоор ингэж бодож ийн гэдэг ярилцах нөхцөл бүрдтлээ бол нэг юм жоохон цэвэрхнээр ингээд түлхээд байна ингээд жоохон баг багаар биш шүү би баяраатай шүү гэд. Тэгэхээр нэг аха хэлээ. Тэгэхээр бас яг эмэгтэй хүний бас нэг юм одоо эмэгтэй хүн ч миний хувьд ч юм уу тэ өрлөгийн хувьд ч юм нэг юм бас алдаа нь яг тийм байгаа даахгүй шүү шулуухан ингээд зач билөө гэж хэлчих чадахгүй ингээд нэг юм гомдооч хүйдээ одоо ингэж хүйдээ Викторийн ингээд юм найзын гоё байсан харилцаа би магадгүй нэг ингээд буруугаар ойлгоод ч юм уу амар сүртэйгээр бодоод ингэж хэлчихдэг. Тэгээд дараа нь ингээд би бинийхээ царайг гарахаас юм болчих үү гэдэг юмнаас болоод бүр улам уруу руу явуулд юм болов харилцаагаа. Аха. Миний бодлоор болохоор юу байгаа юм ингээд за хоёр найз байжсэн чинь нэг нь нөгөөдөө ингээд ил тийм хандраад байгаа бол тэр нөхөрлөл ингээд угаасаа бүтлгүүчж байгаа байхгүй юу те ингээд нэг юм одоо худаг нь хордчихж гэнэ гэсэн үг те ингээд ийм эргүүлж буцаах боломжгүй нөхөрлөл биш болоо явчихж байгаа байхгүй юу. Тэгээд тэнгүүд би яг нөгөө дэлгэр шиг хөлнүү төмс байсан үеэ санаж эхэлж байгаа байхгүй юу. Тэнгүүд тэр үед болохоор ингээд нөгөө сонирхчихсан охтууд маань ингээд намайг гомдоочих вэ гэсэн хандлага биш. Хөөе мөнгөө би чааг огт сонирхгүй байна. Надад бити ингээд гай болоод тэхүү гэдэг илүү юм шууд интервенцсэн бол би магадгүй арай ойлгож болохоор байсан аахгүй ингээд одоо бол ингээд за эмэгтэйчүүд нэрээ тийм байдлаар тааламжгүй байгаа илэрхийлдэг чинь би одоо ер нь хэн энийгээ бодоод цагаа одоо өөрийгөө хүндлэлээ бодоод ингээд болцсон дэрлээ гэдгийг ингээд мэдчихэж байгаа болохоор болчих. Гэхдээ яг нөгөө нэг 10 жилийн юу ч мэддэггүй болоогүй байсан үе бодонгууд тийм шууд хэлэхгүй бол илт үгүй байхгүй бол надад нэг хувийн боломж байгаа юм гэж айгу буруугаар бодох гэдэг шиг санагдаад байна. Бас энэ киног нөгөө үзээд энэ үедээ юм зүгээс хүмүүсээс яг нөгөө ингээд тахан буруу юм байна гэдэг бас амар сайн ойлгосон байхаа. Тэгээ ер нь зүгээр амьдралын явцлын нэг ер нь ойлголт юм шүү дээ. Энэ чинь угаасаа бүгд яг юм цав цагаахан хүмүүсээ болохоор дэлгэрч бас ингээд буруу боломжгүй нөгөө таны хэлсэн өссөн орчингуудын ялгаал энэ дээр бүр амар байгаад байна л та. За тэгээд зүгээр дүрээс нь цаашаа үйл явдлыг ярихад ингээд их тохиолдолд энэ кино бол зүгээр байдаг л 10 жилийн драм гол хөндрүүлээд байгаа асуудал нь үрлэгийн жирэмслэлт байгаа байхгүй тий. Тэгээд үрлээл жирэмслээгүй бол ямар ч асуудал өнгөрөөд хүн болгоно нөгөө амьдралынхаа сургамжийг олоод авчин тий. Дэлгэр болонгууд ингээд нэг охин санаандгүй тэгээд хэлчлээгээд надад өртөө болохгүй юм байна. Үрлээ болонгууд өөрөө нөгөө нэг өөрөө сонирхож байгаа шиг нь өөрт нь хайртай биш залуутай байхаар ийм байд юм байна. Баяраа болонгууд ингээд
Нэг удаа ойртонгууд ингэчдэг охтуудтай наалтаар ийм болд юм аа тэгээд хүн болгоно өөрийнхөө чухал хичээлийг мэдэж аваад ингээд тос усынхаа замыг хөөгөөд явчих болохоор кино одоо. Тэгээд өглөөж ирэмсэлцсэн учраас киноны асуудал хүндэрчээд байгаа шиг санагдаад байна. Тэгэхээр өглөө юм уу баяраа бэлгэвч ашиглаж чадчихсан бол энэ киноны ямар ч асуудал үүсэхгүй кино байгаа байхгүй юу ерөөсөө. Гэтэ яг өндөр тухай бэлгэвч ашиглалтын талаар хангалттай хүмүүс мэдлэг мэдээлэлтэй байгааг баг. Харин тийм баг. Хоёр дахь гол дүр нөх юм уу да тийм. Энэ дэлгэрийн үйл хөдлөл шийдвэрийн киноны үйл явдал урагшлаад байгаа шүү дээ. Тэгээд бодит амьдрал дээр жүжигчин их залуухан нас орсон юм байлээ. Тэгээд энэ ээжээс нь ярилцлага авсан хүмүүсийг харсан чинь энэ жүжигчин нь болохоор бас нөгөө Оросод хөгжмийн сургууль хийлж мэрэгчлээ хийлж байсан. Тийм. Тэгээд бас нэг ийм сургууль дээр шиг кинонд гардаг шиг ийм асуудалт сургууль дээр асуудал тутгалдаад сургуулаа төгсч чадаагүй ирж исэн. Тэгээд Монголд ирээд төд бодлого аваарт ороод насарсан гэсэн нэг ийм харамсалтай кино болон бодит амьдралын ийм давхцал түүхтэй юм байлээ жүжигчнийх нь хувьд. Нөгөө тэгээд тэг яг нөгөө дүрийнхэн талаар хоёулаа эргээд ярих юм бол дэлгэр нэг тийм яг нэг юуны асуудал болоод нэг хоёулаа нөгөө тэнгисийн ирэг дээр 24/7-ыг ярьжсэн шүү дээ. Тэгэнгүүт энэ ингээд хүмүүсийн 18-тай байгаа тэр хүмүүсийн буруу юм шиг юм настай хүмүүс нь шүүмжлээд байх юм гिचсэн шиг. Хоёулаа яг энэ нэг 20 айгүй хол давцсан өнцгөөсөө ингээд энэ дөрүүдийг шүүгээд байгаа жоохон шудрах биш байгаа. Тэгтээ зүгээр дэлгэрийн гаргаж байгаа асуудал нь олонгууд ингээд энэ охин зүгээр яагаад энэ охин зүгээр л тэгээд хилцсэн байж магадгүй. Тэр партийн дээр угсаал бүхэн төлөж хилжсэн шүү дээ гэдэг итгэхээс татгалзаад байгаа айгүй ноцтой юм гүжүүд цантай байгаа байхгүй тий. Зөрүүдөө. Яа партийн дээр сонсоогүй ч бэлгэх юм битгий. Партийн дээр сонсоогүй. Тэр зүгээр нөгөө чамаас бас асуумар санагдаад байгаа. Чад ингээд дэлгэр шиг ийм хүмүүс бас байсан л байлгүй зөндөөл байсан баг тий. Тэнгүүд чи яаж ийм нөхцөлөдөлтэй шийдвэрлэж авчрыг олж ирсэн бэ? За үнэхээр хэлээ би дэлгэр шиг хүнд би ч юм таартай гэж тоглооморч болтгоо хэлээгүй. Үгүй яг нөгөө тэгэж хэлэхтэй ш. Тэгтээ чам руу ингээд үргэлжлэхээ сонирхоод ингээд байдгаараа ингээд байвал те. Огт харцгүй шүү дээ. Чичрээд байвал. Огт харцгүй. Надад нэг тийм тохиолдол амар ховроо. Гэтэ би бас энэ дээр дэлгэр бол жоохон эвгүй юм байгаа даа байхгүй юу? Яг өнөөдрийн өнцгөөс ингээд харахад те үнэхээр эвгүй баг яагаад байгаа. Гэтэ бас дэлгэрийн эвгүй байгаад нь бас нэг юм буруутгах аргагүй байгаа даа байхгүй юу? Тэр хүний үзэж туулсан зүйл, тэр хүний мэддэг хайр. Тэгээ үнэхээр л хүн хайртай л бол хайртай л гэж хэлнэ л гэж боддог хүн байгаа байхгүй юу? Тэнгүүд нэг охин романтиктэй бас тэр үхэн тэмдэж байгаас. Нэг охин ингээд үнэхээр л ингээд бүжиглэжсэн. Би чамд хайртай штэ гэж хэлэнгүүт өөрийнхөө амаар өөрийнх нь өдрөө харж агаад би чамд хайртай штэ гэж хэлнэ гэхээр яг үнэндээ ингээд тэр хүний хувьд нэрээ надад хайртай юм байна гэж итгэхээр байгаа байхгүй юу? Тэгээд бас нэг сонирхолтой нь юу байдаг нэг энэ хоёр дэлгэр хичээлдээ муудаад байсан учраас ангийнх нь онд сурлагтаа үрлээд дэлгэрийг даатгсан байдаг шүү дээ тийм. Тэгээд хичээл номондоо овоо сайжирч байсан чинь дэлгэр нь үрлээд дасч дуурлаад энэ охин надад цаг залсуулаад байна. Тэгэхээр надад хайртай гэсэн үг байх гэж нууцсан бодоод явжсэн чинь нөгөө парти болоод хайртай гэж хэлээд тэгээд асуудал үүсэж байгаа. Тэгэхээр шоу юу лээ? Аваа босгоогүй шаазгын юм дээр сухаа гэдэг шиг тэгэл юм жижиг үйлдэлүүдэнд тэр хүний үед энэ надад үнэхээр л юм багтаа гэж бодогдож байгаа л юм нөхцөл хүрсэн юм байх шиг санагдав. Гэтэ яг зүгээр дэлгэрээ тэгж хийснээс нь хойш юу одоо бодит зүйлийг ингээ нэг ухаарч харах гэхээс илүү бодит өмнөийг харах гэхээс илүү зүгээр толгой доторх ингээд юмдаа л автагдаад ингээд явцсан нь алдаа болсон байгаа байхгүй. Толгой доторх яг тэр хайртай гэдэг үгээр ингээд бүх зүйл ингээ харцсан. Тэр нь тэгээд бас нөгөө дэлгэрийн бас нөгөө буруутгах болохгүй шалтгааны ялчгүй өсвөр нас аваад байгаа байхгүй тийм ингээд бөөн даавар гормоны өөрчлөлтөнд оролт. Цаанаас бол бүр нэг ийм тархины шүл явж байхад нь яг ийм хэцүү асуудлууд гараад байгаа. Тэгээд тэгэл нөгөө яг нөгөө үрлэгийн жирэмслэлт болоогүй бол дэлгэр ингээд за би бас аюу тэнэг байгаа юм байна шүү гэдгийг ингээд зөөлөн замаар олж мэдээд ингээд боловсролтой орчмоос юм болоо зүгээр санагдаад байгаа. Үрлэгийн жирэмслэлт бол өөрөөгөө нэг жирэмслэгдээд хаягдсан охиныг өмөрч хамгаалаад байгаа баатраар төсөөлөд яваад байгаа шүү дээ. Тэгээ ялангуяа тэр нэг киноны төгсгөл дээр нэг гэрт нь ирж мэрдэг бол надад романтик ш бүр амар кринж санагдсан. Үрлэгийн өмнөөс аюулгүй байдалд нь амар кринж нөхцөл байдал үүсэж байгаа байхгүй юусээ тийм. Яна энэ хүн чинь гэдэг. Тийм л романтик бүү байгаад байгаа байхгүй юу та? Аавынх нь өмнөөс гэрт нь орж ирээд өвлийн үгэн болоод би чамайг хайрлсан гэвэл үгүй галуугаа шил ингэж оруулчаад энийг би авахгүй гэж байж байгаа юм чинь. Одоо
Юу хүсэх юм Чи бэ? яагаад дэлгэрийг үний ярьж байгаа шүү дээ. Тэр үед хитрүүлээ тэгээ хэлцэж байж болно шүү дээ. Хүүхдүүд ч дандаа л хотлоо ичдэг шүү дээ. Би тэгдэггүй байсан. Тийм болохоор Тэгээд нөгөө юм дэлгэр шиг хүүхдүүд бүр экстрим болохоор яадаг шүү дээ. Ингээл за өвлөө ингээл гомдоохгүй гэдэг нэг юм гэгэн цагаан сэтгэлээрээ тэгж шүү дээ. Тэнгүүт ингээд тэрэн дээр нь дөрөөлөл ингээл чи яахгүй бол би амиа хорлоо те. Амьдрахгүй нэг юм бүр дэлгэр байтугай токсик юм хандлага юм үрлэгийн шиг юм нинжин сэтгэл сул тал дээр ингээд дөрөөлдөг хүмүүс байгаад байдаг байхгүй тийм. Тэгээд тийм тэгэхээр дэлгэр бас их асуудалтай хэцүү дүр ингээд яавал дэлгэрийг аврах юм бол гэдэг бас их сонирхолтой асуулт. Яг хөө би өөрөө нөгөө дэлгэр шиг байсан. Үе бодохоор ингээд явандаа туршлагачаад ингээд ийм бас болдгийм байх болдгоо юм ингээд амьдралын туршлагаар л олж мэдэж гайгүй болсон болохоос бас ингээд хэцүүс нэг доод байгаа байхгүй тийм. тэгэл та Тимоти шиг залуучуудад дургүй юм биш үү? Тэнгүүд Ганди сонирхлоо. Тэнгүүд би бас баяраа шиг байсан үеэ санаж байгаа. За. Дэлгэр шиг байсан үеийнхээ дараа миний баяраа үе эхэлж байгаа байхгүй ерөөсөө. Ингээл нэг юу хүсэж байгаа хүсэхгүй байгаа мэдэрдэг болоо те юунд дуртай дургууг илэрхийлнэ. Тэгээд нөгөө 10 жил байх ч охтууд нөгөө нэг юм юу гэж тайлбарлана. Одоо нөгөө нэг юм дэлгэрийн хувьд болохоор ингээд өөрөө тэр охиныг сонирхоод байна те. Тэнгүүд баярагийн хувьд болохоор өөрөө сонирхгүй байхад нь өвлийн өөрийгөө шидээд байгаа юм асуудал шүү дээ те. Тэг чинь бас ялгаагүй хэцүү асуудал байхгүй те. Ингээд тэр охиныг яаж эмзэг цагаас л гомдоохгүйгээр би сонирхгүй байгаагаа илэрхийлэх вэ гэдэг чинь бас нөгөө юм туршлага багтаа үед ийм их технэр хийхэд айгүй хэцүү асуудал. Тэгээд баярагийн хувьд бол зүгээр 10 жилийн хүүхэд ангийнх нь хөөрхөн охин сонирхоод байхаар нь тэгэл гэж явж байгаад ингээд тийм болцсон. Тэгээд баяраа бэлгэвч хэрэгэлсэн бол бас ингээд ямар ч асуудалгүй л хийнэн сургамж аваад болчоор амьдрал байгаа байхгүй. Баяраа бэлгэвч хэрэгэлсэн бол энэ киноны хувь заяа яаж хэрэгэх байсан бол? Баяраа дээр гэхдээ сонирхолтой юм. Баярагийн хувьд гэр бүлийнх нь нөлөө хамгийн их байгаад байна. Ингээд аавынх нь дүр байгаа шүү дээ ялангуяа тийм. Ахтар дөрөв. Баярагийн хэлж байгаа тэр хэгжүү үгүүд нь яг аавынх нь үгнүүд байгаа байхгүй юу тийм. Ингээл үйлдвэрт ажиллах талаарч тэр тийм төгсөлтийн талаар бүх юмны талаар хэлж байгаа үгүүд нь ерөөсөө баярагийн аавынх нь үгүүд л юм шиг сонсогдоод байгаа юм. Ерөнхийдөө бол одоо энэ амар дэлий шүү заяа. Гэтэ угаасаа хүн яг нөгөө нэг таны төрөний хэлдэг нөгөө өсөж төрсөн орч аав ээж ямар юм ерөөсөө яг тэрний хуулбар гэдэг юм лээ. Би одоо нөгөө хүүхдийн талаар ажиллаж байгаа шүү дээ. Гэтэл ингээл яг үнэндээ тэнцэж юмс янз янзын хүүхдүүд ирдэг. Янз янзын шавьтай, янз янзын зарим хүүхдүүд бүр ингээд төсөөлөнгөө жоохон хүүхдээс сүйт мөнгө энд байх чи ирэхгүй тэр гэдэг тийм үгсийг гаргадаг зэ. Цэвэрхэн цааш шиг. Тэнгүүд энэ тэр хүн ийм зан чанарыг ханаас сурах үгүй л эцэг ихээс сурдаг байгаа байхгүй юу? Харж байгаа юмнаас амын түрүүн. Гэхдээ ингээд эцэг ихийн буруу юм уу? Одоо хэдэн хувь нь эцэг ихийн буруу, хэдэн нь өөрийнх нь буруу ингэж бодох гэж оролдоод үзэнгүүт бас арай өөр гаргалгаа гарч ирдэг. Тэр нь болохоор ингээд жишээ нь ах トゥ нар байна шүү дээ, тийм. Тэнгүүт ингээд айлын хүүхдүүд дараалал төрсэн мөртлөө хоорондоо айгүй өөр ялгаатай байдаг шүү дээ, тийм. Тэгэхээр ингээд адилхан гэртээ, адилхан аав ээжтэйгээ адилхан орчинд байж иж тэр хүмүүс эрсдэс байгаад байгаа байхгүй юу? Алийг нь илүү харж ийнэ гэдгээс юм шүү. Хэдэн хүртэл байж иж. Алийг нь илүү онцолж харж ийнэ гэдгээс юм шүү. Одоо та киноноос би тэрийг нь онцолж хардаг гэдэг шиг би тэнгүү шаал өөр юм харсан байдаг шиг байгаа орчныхоо алийг нь онцолж харж байгаагаасаа авд юм шүү. Тэгэхээр нөгөө алийг нь олж харах уу гэдэг чинь бас тодорхой хэмжээнд нөгөө хүний сонголт байгаад байгаа зү. Одоо жишээ нь баяраа аав ээж хоёроо хараад одоо ээжийнхээ хандлагч маавынхаа хандлагыг ингээд энэ нь болж болохгүй гэдгээс харьцуулж бодох боломжос байгаа шүү дээ тэр хүнтэй. Тэнгүүд дэлгэрч гисэн ингээд за аавтай байхаар юм байт юм байна. Гэхдээ ийм бас дутуу байгаад нь тэр нь ээж нөхд юм болов уу гэж бод. Тэнгүүд өвлөө олонгууд нөгөө ангийнхныгаа мэдж байгаа. Дэлгэр ээжинд байхыг мэдж байгаа бол ээж надад юу өгдөг вүлээ? Аавтай байхаар яадаг вүлээ гэж бас нэг юм зарим хувь нь нөгөө аав ээжийн буруу хариуцлага юм шиг хэрнээ. Зарим хувь нь өөрсдөө ингээд миний буруу гэж магадгүй өөр ямар гэж болох вүлээ гэдэг талаар юм бодох ёстой юм хариуцлагын асуудал юм шиг санагдаад байна. Гэтэ миний бодлоор зөв 1.5 тохоо оршиг санагдаж байна дөө. Төмсөний түүл өнгө гэдэг. Тийм санагдаж байна. Тийм. Гэтэ надад бол бүр ингэ өссөн орчин гэдэг бол зөв хамгийн одоо нөгөө нэг чухал тийш одоо гарааг нь шийдчихэж байгаа юм шиг тийм байсан. Тэр чиг чухал гэдэг. За баяраа хүү. Баяраа жүжигчний хувьд болохоор нөгөө нэг юу юм бэлээ. Бадрал гэж жүжигчин тоглосон. Тэгээд нөгөө анх энэ би чамд хайртайгийн баярагийн дүрийг бүтээх болохоор нөгөө Монголын үндэсний телевизийн нөгөө уурын цохны галч хийдэг байсан нэлээ. Тэр мэдээлэл надад жоохон ойлгомжгүй санагдсан. Харангууд надрын харангууд тийм урлагийн тийм Белорусийн урлагийн актив суралцж байсан. Network сайтын Nepo Baby байгаа байхгүй юу тийм. Тэгээд галч байсан гэхээр ингээ нэг юм
одоо нөгөө Harrison Ford, George Lucas-ийн гэрт нь тавилгыг янзлж байгаа доод болсон гэдэг шиг нэг юм хаанаас ч гарч ирсэн юм хүү юм шиг болоод гэтэл яг нөгөө тэр үнийг араас хэрэгцэв гэж байгаа биш зүгээр галч байсан гэдгийг дөвөл гэж яриад хараа угаасаа network байгаагүй юм шигээр тэрийг нь орхигдуулж яриад байгаа шиг санагдаад байна. Тэгээ надад зүгээр тэр нь аюу сонирхолтой санагдчих байсан. Надад болохоор би ч юм найртайгийн хэсгүүдээс болохоор ингэж санагдсан. Одоо найруулагчийн хувьд болохоор аюу их метафорууд ашигладаг юм шиг санагддаг байхгүй юу? Ингээд хүний мэдрэмжийг ингээд дүрслэлийн аргаар ингээд илэрхийлдэг ийм санаануудаа илэрхийлдэг гарын тавуурын дээрч тэр одоо тэр үрлэгийн нэг хүүхдтэй юу хараад нөгөө копроно ингээд авдаг хэсэг байдаг штэ. Гоё яг ингээд нэг ийм ямар ч одоо текст хэлэхгүйгээр тэр хүний ингээд цаашдын дараагийн юмыг ингээд ойлгочдаг штэ үзэгчд. Би ч юм тартаас яг тэр одоо метафорууд нь бол гоё санагддаг. А тэгээд бас нөгөө найруулагч маань өөрөө нөгөө зурлаач байсан болохоор тэр тал руугаа илүү юм гоё гаргаж өгдөг баг. Бас дээрэс нь өөрөө аягүй юм зохиолууд дээр байсан болохоор текстүүд нь бас аягүй хөөрхөн яг юм хэдэн жилийн дараа ч гэсэн юм юугээрээ байхаар юм болгоны мем дээр байж хахаар юм гоё текстүүд бичсэн юм шиг санагддаг. Киноны үед. Тийм. Надаа хийцэл дээр нь онцгой туссан хэсэг юу байсан? Дараа нөгөө нэг дэлгэр хөвсгөлийн ирэг дээр нөгөө захиагаа уншдаг штэ. Тэгээд автайгаа захиагаа аваад уншижсэн чинь бид нар ингээд нөгөө захиа уншиж байгаад камер тойроод явж идэг. Тэр хэсгийг ингээд тэр хэсгийн уулан дээр эхэлж байгаа байхгүй. Тэгээ эргээд ингээд харсан чинь нуурын дунд завин дээр сууж байгаа зургийг авсан байдаг шилжил. Надаа аягүй тийм сонирхолтой санагдсан юм байна. Гэтэ надад усны хөвөн дээр сүүлийн үед нөгөө ингээд зурлаач хийж байгаад найруулагчийн зам руу орсон хүмүүс бүр ингээд илүү гоё юм уран бүтээл гаргаад байгаа юм шиг санагдаад байгаа. Харин тийм би бас тийм зураглаачаар ерөн сурмаар юм байна гэж бодогдоод байгаа ерөөсөө. Бүр үнэхээр супер яа. Яаж харагдах вэ? Яаж шийдэж болох вэ гэдэг айгүй олон сонголтыг хийгээд байгаа байхгүй юу? Нөгөө олон нэг юм текстгүйгээр дүрслэлээ аргаар гэдэг бариад байгаа байхгүй тий. Тайлбаргүйгээр яаж ойлгох вэ гэдгээ. Би ч юм таартай. Би ч юм таартай. Ятаа. Хамгийн том давуу тал нь бас юу шиг санагдаад байгаа нөгөө тухайн үед 10 жилийн хүүхдүүд өсвөр насны хүүхдүүдийн талаар кино ер нь их байхгүй. Тэгээд гэтэл энэ чинь нөгөө хуулийн нүсэг бусад кино дэр coming of age ч бүр нэг юм тогтсон жанр шүү дээ. Өсвөр насны хүүхдүүд гарч ирэл анхны хайртайгаа уулзрал ингээд яаж туулж яах гэдэг янз янзаар үзүүлдэг гэтэл. Би ч таартайгаас өөр тийм ийм жанрын Монгол кино тухайд ерөөсөй байхгүй байсан юм шиг санагдаад байгаа байхгүй өөр. Одоо ч байхгүй юм шүү баг. Одоо баг би ч таартай шиг дүүц хүйц тийм ямар кино вэ гэхээр надад орж ирэхгүй шүү. Яг ингэж гоё өсвөр насны нэг харуулсан. Тийм. Яг юу вэ? Нэрдавагийн нөгөө шилжилт кинонууд шүү Зөв. дээ. Тэг. Яг нөгөө нэг юм яанууд байдаг ч гэсэн яг гол санаанууднаас надад хөөрхөн санагддаг. Бас яг нөгөө нэг 10 жил их сургуулийн үед бас нэг арай өөр гоё гарч ирсэн юм шиг санагдчихсан шилжил. Гэхдээ бас яг юм чинь бас жоохон өсөр зүйлүүдтэй шүү дээ бас тий. Тэглийн нөгөө би чанд хайртай үед ингээл хоорондоо ингээл амар сүртэй болохгүйсэн хүн хоорондын сэтгэл зүйн асуудал нэрэл 10 жил тахад тэмдэг тий. Нэрэл юм байдаг да. Тэгээ тэрний аягүй ингээ гоёор ингээд нэрэл гэж бодогдохоор ингэж хийсэн гоё юм. Яг тэгж нэрэл гэж бодогдохоор ингэж яасан кино одоо нэр байхгүй юм. Хайгаад үзэл байгаа хаа. Ер нь өсвөр насны кинод гараад идэх гэсэн. Бид нар л их үздэг болохоос. Би тэгтээ нөгөө нэг Age of 17 илүү нэг Монгол юм уу? Биш Монгол биш. Надад зөвхөн өсвөр насны кино гэхээр яг нэг тэр охины нэг охин байдаг. Тэрний амьдралтай нэг юм кино бол бүр үнэхээр гой санагддаг. Яг тиймэрхүү Монгол кинонууд яг одоо ингэж бодоодсэн дутагдаад байгаа юм. Би нэг сүүлдээс нэг ингэж өсвөр настай кино ингээд үзсэн чинь нөө өсвөр наснд амар олон асуудлууд байдаг. Тэр амар олон асуудлууд томчуудын үед амар жижиг харагддаг ч гэсэн тухайн үеийн биднэрт болохоор амар ингэж хүн санагддаг. За тэгэл үеийнгийн найзуудын хоорондын харилцаа, тэгэл бөөнөрөө найзалдаг найзууд ямар байдгүй, хоёулахны найзалдаг найзууд ямар байдгүй. Энэдрэгэд ер нь бол хамгийн драматик, хамгийн их асуудлуудтай хүний амьдралын цаг үе бол нөгөө ер нь өсвөр нас байдаг шүү дээ. Тэгээ яж бүх юмныг ингэж юм хүн дээр өөртөө тусгаж авдаг үе. Тийм болохоор ингэж яг тэр гой нарийн нандин юмнуудыг гаргаж өгөхөөс илүүтэйгээр зөвөр ингэ яг нэг талын юм байд одоо нэг хүүд дурлаа тэрний араас нь ингээл зүгээр л ингэ тэр хоёрын нэг бол юм жижиг хайр ч юм уу эсвэл нэг юм гэр бүлийн асуудал ч юм уу нэг юм торгон юмнуудыг гаргаж өгсөн кино одоохондоо ингэ яа дахиад нөгөө байхгүй л байгаа юм байна гэж бодож байна. Оо ганд чаг ярьж байхдаа бодоод авчихлаа. За. Хэцүү анги. За наад чи харин байж болно шүү те. Тийм. Олон ангид болохоор бүр хөгжүүл. Тийм.
Одоо ч үзэхэд бас гоёж магадгүй. Тэдээс нөө олон ангитай болохоор дүр болгоных нь бас хөгжүүлэлт нь бас хөөрхөн байсан шүү дээ, тий. Тэр нөгөө нэг олон ангит болохоор тэд нь бас нэлээд сайн. Тий. Нэлээ тэр нөгөө нэг уянгаа гэж тэр охин ямар амьдралтай юм, ямар зантай байж байгаа, тэр хүүд дурлаад ямар болж байгаа. Тэр нэрээ гоё юм биш. Хэцүү анги нэр яг хөөрхөн юм байна, тий. Харин тий. Ойлоо хэцүү ангийг ус үзэж подкаст хийж болох юм байна. Арай сүүлийн киноч бас мэдээллүүд нэрээ сайн олдохоор ш магадгүй. Аха. Нэр хэцүү анги юм байна шүү дээ. Надад зүгээр дурдмаар секцэн юу байсан юм тэр энэ гурван ангийнх нь хүүхдүүд айгүй хөөрхөн. Тэгээд одоо нөгөө нэг дэлгэрийг амар сонин зан гаргаад байхад нь баяраг сонио аашлаад байхад нь ингээд хизээч нэгнийгээ гадуурхаж хайдаг биш. Зүгээр ингээд гихт нь очиод дэмжээл захиа хүртэл бичээл те нэг юм коллектив сайт айгүй гоё ангийнх юм шиг санагдаад байдیں۔ Яг хоо жоохон панаалтай л да. Гэхдээ нэг тийм кинонд нэрээ бас нэг юм байх сайхан шүү гэдгийг үнэхээр гоё харуулсан юм шиг санагддаг. Анги хамт олонтой байх сайхан шүү гэдэг те. Тэгээд тэрүүгээр бас үзэгчдэд үзэж байгаа хүмүүст бас юм гоо нөхөрсөг байх хэрэгтэй юм байна. Найз нөхдөйгөө ингээ хаяхгүй ингэж юм ямар ч үед ингэж явах хэрэгтэй юм байна гэдэг бас харуулж өгж байгаа юм шиг санагцсан. Тэгээд би ч таартай өсвөр насны хүүхдүүдийн тухай кино шиг мөртлөө бас Монголын нийгмийн тухай кино байгаа байхгүй юу? Одоо юу гэдэг тэр ангийнх нь хүүхдүүд ингээд монголчууд заяа гэн тий. Тэгээд нөгөө аав ээж нар ингээд нөгөө зөвлөлт холбоотой болсон бас ч гэдэг юм өөр ийм нийгэм нөлөөлж байгаа хүчин зүйл ийм хүчнүүд тэгээд ард түмэн нь тэр манай гурван илэрхийлнэ бид нар одоо хайчих вэ гэдгээс нь хараад байгаа байхгүй яа тэгэхээр нөгөө энэ ангийнх нь багшийн ийм их хаалттай диктатурны үзэл санаад ингээд тэр нийгэмд буюу тэр хүүхдүүдийн амьдралыг ингээд шууд оронгоор нь өөрчлөж штэ тийм дэлгэрийг хөөх шийдвэрийг гаргаж байгаа тэр хүүхдүүдийг хаана ажиллахыг шийдэж байгаа ингээд тийм байдлыг энэ найруулагч нь киноныхоо үйл явдлаар ингээд үгүй эн чин хүүхдүүдийн талаар кино шин чи бидний нийгмийн талаар шүү гэдгийг ийм нэг чиний хэлсэн шиг ийм нэг бас нэг өөр метафороос яваад байна шүү гэж бодогдоод байгаа надад. За би ч таартай ихэр хамгийн түрүүнд чанд юу бодогддог гинэ ганд тэгээд танд би ч таартай ихэр хамгийн түрүүнд надад унжаага мандрин бодогддог. Танд унжаага мандрин. Тийм нөгөө хиний үрлэгийн нөгөө дэлгэрээс аваад ингээд цаасан уттай ингээд мандринг аваад тэгээд ингээд жимснүүд ингээд бэлэг аваад тэгээд бэлэг аваад нөгөө хат хөсгөлтэй асгалдаг гэсэн мандарин ингээд хамгийн бүр ингээд зөв би ч анаартай юм таа мандрин уу гэж бодохоор танд за надаа харамсалтай нь хоёрдугаар анги нь хамгийн их хэлж бодогдсон юм байна заяа. Тэгээд сценээс нөгөө мэдээж нөгөө нэг дэлгэрийн нөгөө гүйж байгаа хэсэг нөгөө баяраа үрлээ хоёр нөгөө юу яаж байгааг хараад ингээд за би миний боломж дуусч байгаа юм гэхэд гараад гүйдэг сцен байна. Тийм тэр сценээр нь хамгийн тод үлдсэн шиг байна да. Тэр би чамдартай амар мүлжүүртэй байна. Хошин шог дээр хүртэл явж идэг үстэй. Тийм. Тэгэхээр ингээд нөгөө юм түрүү дурдсан саар маань юм ахгүй гэдэг юм. Тухайн үед үзэл баяраа онцгой залуу дэлгэр ароматик үрлээ хөөх идэг байсныг бодвол одоо ингээд одоо үзэнгүүт бас юм өөр талаас нь ярих, өөрөөр гаргалгаатыг дэвшүүлж авах юм сонирхолтой сэжүүрүүд олонтой ийм орон зайд харинтлаг найруулж хийсэнд их олзуурхаад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ найрлагч Балжин юм бас үнэхээр их ур чадвар ингээд харагдаад байгаа шиг санагдаад. Энэ үрлээ баяраа дэлгэрийн асуудлууд ер нь тухайн үед бид нар яг туулдаг л амьдралын үе шат байгаа байхгүй яг би үрлээ байж үтсэн те дэлгэр байж үтсэн баяраа байж үтсэн тэгээд айлаа бүгд ингэ л үтсэн. Тэгээд амьдралаас энэ болдгоо маань тэгвэл зөв юм байна буруу юм байна гэж олж мэдээд ингэж яаж байгаа. Яг нөгөө юм уруулах боломжгүй алдаа гаргаад эхлэхээр л амьдрал нь айгу хэцүүлээд байгаа болохоос ш бусдаар бол яг авах ёстой сургамжууд аваад л явж байгаа кино байгаа байхгүй. Хэрвээ үрлээ баяраа дэлгэр биш үрлээ баяраа хоёр sex education үзсэн бол тий. Ахаа. Euphoria үзсэн бол тий. Euphoria үзсэн бол жоохон кино үзсэн. Эрүүл мэндийн багш нэгээд айгу сайн ингээд тайлбарлаад ингээд хэлсэн бол гэтээ нөө эрүүл мэндийн боловсрол гэснээс би саяхан нөгөө нэг минь гэрс үздэг байхгүй. Тэгсэн чинь минь гэрс дээр техникийн тэгсэн чинь минь гэрс дээр эрүүл мэндийн багш нь чи эрүүл мэндийн хичээлдээ суухгүй болох юм шүү гэсэн чи баг тэр хичээл дээр суугаад чирэггүй гэсэн чинь нэг эрэгтэй багш самбар дээр тэгдэг штеп. Та нар хүнсэлт юу яах юм бол ингэ жирэмсэн болно. Ингийн бол ингэ гэл тэгснээр нэг аим ширүү агаараа гэл маа бэлгэвч гэл ингэ бүгдийг ингэ тарааж өгдөг. Та тэр хэсгийг санаж байна уу? Ойрд үзег болохоор орж ирсэн. Нэлээ юу? Хоёлаа мингиос үзээд ирж болох юм байна. Нэлээ юу? Эрүүл мэндийн багш гэдэг байхгүй. Тэгтээ амар нээлттэй. Хүмүүс тэрэн шиг эйгүү нөгөө нэг юм багш нар маань ч гэсэн ингэ нээлттэй тэр зүйлийг ингээд магадгүй манай үрлээд маань баяраад маань ингээд ойлгуулад өгсөн бол гэтээ бас тэр талыг бас аягүй сайн шүүмжилж гаргасан баха найруулагч маань тий. За тэгээд би ч таартай гэнлэр яриад байвал нөгөө
generational trauma хүүхдийн төрж өсдөг очноос ахуулаад бэлгийн боловсрол хүртэл бүхэл юмыг ярьж болж байна. Тэгээд үнэхээр ярих юмтай сонирхолтой баялаг кино гэж л ийм байдаг байх гэсэн гэж бодод байна шүү дээ. Метафор дүрслэлүүд аюу сайтай. Гоё шилжилтүүдтэй, гоё зураг авалтуудтай. Тухайн үедээ. Тийм. За тэгээд өнөөдрийн подкаст ерөөхдөө энэ төрөд өндөрлж байна. Тэгээд энэ зүгээр нөгөө хоёр үзэгчийн л бодол. Тэгээд хоёр шал хачин газраас нь хачин юм болж яриад байгаа юм эсвэл одоо үзэхэд бас таарч ямар санагч яадаг сэтгэлүүдэд хуваалцаарэ. Тэгээд Ганди өтөр Mean Girls-ыг яриулмаар байл Mean Girls гэж бичиж эхэлтэйгээрээ. Тэрээ. За цаг гарган үзсэн сонсон та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн дугаарт л баяртай. Мөнгөн Ганди. Баяртай. Та бүхэн манаас өгч subscribe дараарай. Тэгээд комент бичээрэй. Баяртай. Бүгдэнд баяртай. Биш бүгд нь баяртай биш. Ганди бүгд нь хайртай шүү гэж. За бүгдэнд нь хайртай шүү. Би ч хайртай шүү дээ. Комент ичээч. Ингээд та нараа комент хийх юм бэ? Би танарт хайртай шүү дээ. За баяртай.